Хай намайг гэсэн үг гэдэг. Яг одоо Улаанбаатар шөнийн 3 цаг 30 минут болж байна. Халууны баяр ерөн дөхөд юм. Гэтэ энэ бичлэг цацагдахад бол Халууны баяр баг болцсон байх ба. Мама. Окей. Халууны баярыг тохиолдлоод би дүр туурсан. Гэтэ яг ямар дүр гэдэг мэдэхгүй. Мэдээ чи юм арыг зурснаа. Сонин Викторийн хувцастай болсон тий. Тэгэхээр өнөөдөр би Халууны баярыг тохиолдлоод аимшиг кинон дээр юу хийж байгаа үзгүй байх үгүй энэ удаагийн дугаарт Smile гэдэг кино. Тэр би энэ дээр бүр юм бичиж бэлдсэн байгаа заяа. Тэр өнөөдөр хэдүүлээ энэ киног биш тий. 5 шалгуураар дүгнэ. Нэгдүгээр зохиол, хоёрдугаар өнгө, дүрс, гуравт дуу, саунд эффект, тэгээд дөрөвт дөрүүд, тавд дахьт нь аимшиг минь очроос цочолт гэдэг ийм 5 шалгуур байгаа. Энэ 5 шалгуураар оноо өгөөд эцэст нь ерөнхий дүгнэлтийг гаргаад дуусна гэсэн үг. Тэгэхээр үйл явдал бол их ойлгомжтой. Үйлчлүүлэгчтэй өнгөө сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг юм хүрээлэнгийн сэтгэл зүйч эмэгтэй байгаа байхгүй юу? Тэгээ манай сэтгэл зүйч эмэгтэй дээр нэг юм PhD буюу докторантын оюутан ирээд тусалж амжаагүй ахт нь ингээд шууд нүдэн дээр 8 хорсноор ер нь кино хэлдэг. Зохиол төр болохоор 10-5 оноо өгсөн байгаа байхгүй юу? Шалтгаан хинж бичиж болохоор зохиолтой. Тэгээд үйл явдал хитрхи ойлгомжтойсэн. Тэгээ ер нь амар predictable байсан гэсэн үг. Үйл явдал цаа нэг ийм юм болох гээд байна гэмтээ тийм болонгоо да гэд амар сонирхолтой юм тий. Өнгө дүрс. Өнгө дүрсэн дээр болохоор 6 нөө гэсэн баггүй юу? Хитрхи ойртуулж авсан бичлэг ихтэй. Амар close up-ууд өндөртэй. Тэгээ гинтийн cut сценүүд амар ихтэй санагдсан. Тэр нь ингээд жоохон ядармаар байсан. Дуу саунд эффектээр бол би 9 оноо өгсөн заяа. Харвас хөгжим саундууд ер нь бол маш дэжгүй шүү. Маш дэжгүй. Тэгээд айгуу сонсож байгаагүй сонин содон саунд эффектүүд их агуулсан. Тэр нь тийм би зарсхил юм амар саунд эффектүүд сонсгоо. Энэ киног бараг саунд нь аварсан байсан. Тэр өнгө дүрсэн дээр бас ярих юм гэвэл жоохон электрикагийн эффектүүд оруулсан юм шиг юм сонин өнгөтэй болгоцсон сценүүд амар хүсэн за. Тэгээ тэр сценүүдийг яг үнэндээ дуун л аварч ирсэн. Би энэ киног гэхдээ ингээд амар муугаар яриад өгдөө. Уул нь бол бас амар муухай кино биш байгаа байхгүй юу? За тэгээ дөрүүдийн талаар ярих юм бол 3 оноо өгсөн заяа дөрүүдийн одоо бүтээлтэн дээр яагаад тэгэхээр дөрүүд бол хитрхи 2 хэмжээст байсан. 2 хэмжээст гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр одоо кино эхлэхээс төгсөх хүртэл тухайн дөрүүд ямар нэгэн хөгжил явагдаж явах хэрэгтэй. Гэтэл энэ кинон дээр дөрүүд дээр ямар ч хөгжил явагдаагүй тухайн дөрүүд бас ийм тодорхой зорилготой байх хэрэгтэй гэтэл энэ кинон дээр бол тэр захирал нь ямар зорилгоор ороод ирж байгаа юм тий. Тэгэл тэр сүйд залуугийн дүр, Жоулийн дүр бол хитрхи их үүрэгтэй ч юм уу. Сүйд залууны ингээд амар сони реалистик биш. Зүгээр л тэр сүйд бүсгүйгээ ингээд тий ойлгохгүй байж хүмүүсийн уурыг хүргэх ганцхан зорилготой хүн. Тэр захирал нь ягаад ч юм сериэсний кинон дээр амар инээдтэй царайтай хүн авсан байгаа. Энэний кинон тоглодог хүн. Тэнгүүд Жоул гэх нэг залуугийн дүр байгаа. За манай одоо гол дүрийн бүсгүйгээ араас нь гүдэг залуу. Тэр байхгүй болчих юм бол кино тэр чигтээ ингээд дутгахгүй болчихоор байгаа байхгүй юу. Тэнгүүдийн амар тэнцвэргүй байдал ингээд үүссэн гэж хэлж болно. Тийм болохоор ер нь дүрийн зохион байгуулалт дөрүүдийн одоо үүргийн хуваарлалт бол ерөөсөө
Оноогоор ярих юм бол F of Sun гэсэн. Тэгээ хамгийн сүүлийн шалгуур нь болохоор зочиолт. Зочиолт надаа хитрхи олон, хитрхи энгийн зочиолтууд аягүй их байсан болохоор 5 оноо өгсөн. Тэгээ хамгийн гайгүй одоо тий үнийг нэрнгэсээ айлгаж чадгаар ганц зочиолтойгоо трейлертэй оролцсон байгаа. I'm just really scared that something bad is going to happen. Бро. За ингээд одоо бүгднийг би сая оноонуудаа хэлчихлээ шүү дээ. Ингээд энэ эдрийг бүгднийг дүгнэлт оноо өгөхөөс өмнө за яг нэг 2 3 сонирхолтой тэйгүүд байгаа аахгүй. Нэгдүгээрх нь одоо баг зэргийн сэтгцийн аимшигыг оруулж ирэх гэж оролдсон байсан. Гэхдээ айгүй амжилттай гоё сэтгцийн аимшиг кинонуудаа эдийн зөндөө гарсан. Энэ кино бол ерөөсөө тийм шинэлэг зүйл байхгүй. Сэтгцийн аимшиг гэхээр ямар ч таа гэхээр одоо тий гол дүрийн маань тэр тохиолдолд байгаа явдал нь толгойд нь болоод байна уу эсвэл жинхнээсээ болоод байна уу гэдэг нь мэдэгдэхгүй байх гал жоохон хичээсэн байсан нь өөрхөн байсан ч гэсэн яг бүрэн тэг гүйтгэл байхгүйсэн болохоор тэгээд тэг гриф буюу одоо эмгэнэл битгэрэл бидний илж зайснаа энийг одоо юм чөтгөр шуламж юм уу сүнс ч юм уу юм доод энергийн түвшний амтан болгож гаргаж ирсэн байгаа нь нэг талаараа сонирхолтой ч гэсэн шинэлэг бол байгаагүй. Яагаад гэвэл Babadook гэх кино байдаг штэ 2012 онд гарлаа. Тэр кинон дээр бол яг грифиг бүр үнэхээр яг амар гаргаж ирж чадсан байхгүй. Тэгэхээр кинон дээр гарсан зарим нэг сонирхолтой сценүүд. Тэгээ яг айлгадаг хэсэг шүү дээ хамгийн одоо сүлд тий final босстойгоо тулгардаг хэсэг. Тэр хэсэг дээр бас яг босс нь өөрөө айгүй амар зэрэгдэсэн бол бас айж болохоор байсан ч гэсэн тэгээд ингээ би сая өгсөн дүнгуудээс айгүй математикаар бүгднийг нэмж яагаад арифметик дунджаар одоо ерөнхий дүнгээ олсон чинь 5.6 гэж гарч ирсэн. Тэгэхээр энэ кино ер нь 5.6. Би юм мэрэгчлийн хүний зүгээс үзэгчийн зүгээс те cinema enjoyer-ийн зүгээс одоо гаргаж байгаа дүн шүү дээ. Тэгмүүд та нарт хандаж хэлэхэд бол энэ кино театрт үзэх нь үгүй яах үзэж болно. Гэтэ миний бодлоор зүгээр pirate-лаад уцаараа үзсэн хамаагүй дээр юм шиг санагдсан. За миний нойр хүрээд байна. Одоо шөнийн бараг 4 болох гэж байгаа хаа. Тэ имерхүү киноны одоо үзхүү яах вэ гэдэг. За ингэ кино 5.6 оноотой дуусглаа. Үзхүү яах вэ? Энэ хүртэл хамт үзсэн болвол you are my best fan. Тэгээ дараагийн кинонуудыг request-ийг доор комент хэсгээр авна. Тэгээд лайк дарахаа мартуузай. Миний амар нойр хүрдээ. Тэгээд халууны гоё өнгөрүүлээрэй. Bye bye.